Үзэгч та бүхэнд орой мэндүргийн өнөөдрийн оргил цаг үеийн ярилцлагын цаг эхэлж байна. За өнөөдрийн манай оргил цагийн зочноор Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Мөнхбат оролцож байна. Сайн орой мэндүргийн. Тэгэхээр өнөөдрийн оргил цагийн зочин бол мэдээж цаг үеийн асуудал тэр дундаа сүүлийн хэдэн сарын турш ярьж байгаа харж ихсаалтай за хулгайчгүй Монголын тухай ярина. Тэгэхээр би эхний ээлжинд танаас юу гэж асуусан хулгайчгүй Монгол гэдэг энэ хөдөлгөөнийг анх яаж эхлүүлв үү те? Хулгайчгүй Монгол хөдөлгөөн өнөөдөр бас ямар төвшөнд явж байна? Ямар үр дүн бас гарч байгаа юм? За үзэгчд маань бол бүгд мэддэг болсон доо. Одоо жилийн өмнө одоо 3 сарын 28-нд Монголын залуучуудын холбооны 5 дугаар их хурлаас энэ хулгайчгүй Монгол хөдөлгөөн анх эхэлсэн. Улс төрчдийг одоо хийсэн хар үйлдэлээр нь харж гсалтад оруулаад сонгохгүй байя гэдэг энэ уриалгыг бол одоо нийт сонгогчдод хүргэх ажлыг зохион байгуулаа гэдэг ийм шийдвэр гарсан байж байгаа. Тэгээ энэ шийдвэрийн дагуу 10 сарын 2-ноос эхлээд одоо 100 хар үйл явдлыг нэрлэх за эргээд 100 хар үйл явдалд одоо саналаа өгч одоо яг 100 айлын гэдгийг гаргах үйл ажиллагаа үндсэндээ одоо өндөрлөж байна. Тэгээ удахгүй бид нар ханшны ангиудлын 100 хар үйл явдлаа зарлана. За 100 хар үйл явдлыг зарласнаар өөрөлдөл энэ үйл явдлыг одоо санаачилсан, шийдвэрлсэн одоо бүхий л төр засагт одоо сүүлийн 25 жил дархлагдсан энэ бүх буруу шийдвэрийг гаргасан хүмүүсийг л харж гсаалтанда оруулах ийм ажил бол болох юм байна. Харж ихсаалт гэж яриад байгаа юм тий. Энэ бол одоо нэрнээсээ эхлээл бол нэлийн одоо таараа хүмүүсээс зарлана гэж яриад байгаа. Гэтэл энэ өөрөө эргээд одоо юу гэдгийг хэн харж ихсаалтанд багтах вэ? Тий? Ямар хүмүүс энд оролцох вэ? Нэр дурдахгүй ч гэсэн энэ харж ихсаалтын талаар бас тарихгүй. Ерөөсөө 92 оноос хойш одоо төрөөс хулгай хийсэн, улсаа худалдсан тийм ээ. Тэгээд төрийг одоо бизнес болгосон энэ дамаар дамжсан төрөөс төрсэн тэр бомбнууд л бүгд энд орж байгаа л гэж ингэж хэлж болно. За ерөнхийдөө бол ер нь бол төр жолоодох энэ үүргээ ухамсарлаагүй хариуцлага алдсан албан тушаалтнууд ирэх барьж исэн бүхий л одоо хүмүүс энэ харц гсалтанд бол орохоор байгаа тий. Тэгэхээр ер нь бол хулгайчгүй Монгол гэж ярьж байгаа. Тэгэхээр төрөөс хулгайлдгүй хүн гэж бол байхгүй гэсэн ийм асуудалс байдаг. Төрд гарсан бүх хүмүүс л хүн шүүмжлэлтэй ханддаг шүү дээ. Тэгэхээр ер нь энэ хин ямар хүмүүс төрөөс хулгайлдаг гэж яриад байгаа энэ өнцг нь өөрөө ямар өнцг байх юм те? Энэ одоо төсвөөс хулгайлсан хүмүүсээс зарлах юм уу? Эсвэл төрийн нэрийг барьж өндөр албан тушаал томдогдчиход энэ одоо эрх мэдэл албан тушаалд оруулаа ашигласан хүмүүсээс зарлах юм уу? Ингээд ярих юм бол маш том сэдв болох бүгд орно. Тийм учраас сайн хулгайч, царайлаг хулгайч, гоё хулгайч, манай талын хулгайч, танай талын хулгайч гэхгүйгээр бол энэ 25 жил хариуцлагагүй байсан бүхий л албан тушаалтнуудыг харж гсаалтанд орно л гэж ингэж ойлгож байна. Буцаад яхад залуучдын байгууллага бол залуучдын эрх ашиг хамгаалах ёстой байгууллага. Гэтэл энэ одоо улс төрд холилдоод яваад байна. Хитрхийг улс төр хөөгд ирэх юм шүмжил ус байгаа. Тэгэхээр энэ тас тайлбар төрд байгаа төрж болоодж байгаа хүмүүс хулгай ихээс өөр ажил хийхгүй. Биднийг ажилтаа байлгах чадахгүй байгаа учраас одоо төр барих ажилд бид нар одоо тус болох гэж өөрөлдөл тэнд байж байгаа хулгайчдын хөөгөөд оронд нь жинхэнэ төр барих хэвээр биднэрт өдөр болгон өөрөлдөл ажил бий болгож өгч байдаг. Өдөр болгон бидний асуудлыг сонсож бидэнтэй хамт байж байдаг. Бидний дундаас төрсэн тэр хүмүүсээ бид нар буцааж төрд бий болгохын тулд энэ ажлыг хийгээд байгаа шүү дээ. Одоо манай монголчуудад нэг муу юм байна. Юу гэхээр хариуцлага хүлээх дурггүй. Сонгосон хүнээ сонгосных нь маргааснаас нь эхлээд бурхан шүтэн рүүгээ харж байгаа юм шиг сайхнаар хардаг. Сонгосон хүнээ маргааш нь пүрүүс унжилсан хүнд лаамд авчирч өгдөг. Зүгээр хуушурын ганзанд ороод хуушур хамт идээд явж исэн хүнээ сонгосных нь маргааш ресторан дагуулж орж нөгөөдхөө муу юмд сургадаг, эргээд муутай нөхөрлүүлдэг. Ийм л хариуцлагагүй байдал бий болчиход байгаа. Тийм учраас бид нар одоо шинэ гарч ирэх хүмүүсээ хулгайч болохгүй байх. Тэр бүх нөхцөлүүдийн бүгдийг бүгэлж тэр хүмүүстэйгээ хариуцлагын гэрээ хийж, тэр хариуцлагын гэрээнийхээ өөрөөр нэг хариу үзэгч нь бид нар өөрсдөө байж ингэж тэр хүмүүсийг дахин хулгайч болохгүй байх. Бидний жинхэнэ төлөөлдөг, бидний өнөөдөр байж байгаа асуудлыг төрд аваачиж шийддэг тэр гол гүүр нь болгодог тийм л бай гэж байгаа. Тэрнээс шүүл энэ төр гэдэг зүйлт чинь эрдэмтэн мэрэгд байгаад байх шаардлагагүй. Энэ төр гэдэг зүйлт чинь заавал улс төр дуудсан одоо үжиг хулгайнаар байгаад байх хэрэг байхгүй.
Энэ төр гэдэг чинь хутга тувилгаадад очдог ийм зүйл биш. Төрд юу байх ёстой вэ гэхээр бидний асуудал болгож авч үзээд тэрний төлөө зүтгэдэг, тэрний төлөө зуцахгүй явдаг, тэрийгэ шийдэхин төлөө өөрийн хувийн ашиг сонирхол, хонжоо, тэр бүх зүйлийг одоо 37 дугаар асуудал болгож чадсан тийм л хүмүүсийг бид нар тэнд аваачих хэрэгтэй байна. Тэгээ бид нар хулгайчгүй Монголын үр дүнд улсын хурлын 76 гишүүн гэж 76 баян хүн биш, 76 хутга тувилгаад биш, 76 одоо юу нь мэддэхгүй хүмүүс биш, ерөөсөө 76 бидний асуудлыг л тийш нь оруулъя гэсэн ийм л бодлоготойгоор энэ ажлыг бүгдийн зохион байгуулж байгаа. Энэ шиг бас нийслэл дээр өнөөдөр утааны асуудлыг хэн авч явж хариуц шийдэх, хогны асуудлыг хэн авч явж шийдэх, дугуйны замыг хэн авч шийдэх юм, тийм ээ? Нийтийн эзэмшлийн одоо парк зам талбайн асуудлыг хэн хариуц шийдэх юм. Гэх мэтлэнгээр бас бидний өмнө нийслэлийн иргэд, бидний өмнө нийслэлийн залуучууд бидний өмнө болгондод байгаа 45 асуудлыг л дэш нь оруулъя гэж байгаа. Яг энэ 45 дарга хэрэггүй, 45 одоо даргын одоо удам дамжсан дарга нар хэрэггүй, биднэрт 45 одоо баян хүн хэрэггүй. Бидний 45 асуудлыг шийдэх, 45 асуудлыг жинхэнэ ажил болгох тэр хүмүүс л биднэрт өнөөдөр хэрэгтэй байгаа байхгүй. Залуучуудад бол бодлого ярих хэвээр, хөгжил ярих хэвээр, улс төрөөс арай хол, улс орноо хөгжүүлэх ийм асуудал ярих хэвээр. За гэтэл өнөөдөр залуучуудын байгууллага хулгайчгүй Монгол харж ихсаалт гээд ихт улс төрчднөр гэсэн шүмжил байна. Улс төрчнөр улс төрөө цэвэр хийж чадахгүй, зарчмаар нь хийж чадахгүй байгаа учраас өнөөдөр залуучууд улс төрийн асуудлыг эхэлж шийдэхгүй юм бол дараа нь улс орны хөгжлийн асуудлыг бид нар шийдэж чаддгүй юм байна гэдгийг ойлгочоод тийм учраас улс төрийг цэвэр болгох ийм ажиллагааг л хийж байгаа. Нам өнөөдөр үнэхээр цэвэр байсан юм бол өнөөдөр тэр цэвэрлэх процессыг яагаад хийхгүй байна? Намын дарга нар нь бүгд тулгайч нар, дээр нь намын жагсаалтаар улсын хурлд орж байгаа хүмүүс нь бүгд тулгайч нар. Тэгээ эн чинь өөр ариу явдал юм уу? Өнөөдөр улс төрчнөр цэвэр байгаад улс төрөө цэвэр хийж чадж байгаа нь энэ юм уу? Тэ? Хэрвээ тийм бол энэ бидний төлөө явахгүй байгаа. Энэ бидрээс хулгай гэдэг энэ хүмүүсийг бид нэр сонгуулиар нь ажилласан чөлөөлөл илдэг. Ийм л ажлыг бид нар хийж байгаа. Тэгэхээр улс төр хийнэ гэдэг бол сонгуульд өөрөөр бодлого төвшүүлээ. Тэрийг эргэжүүлэх хүнээ одоо санал болгоод тэгээ санал авдаг зүйлийг л хэлээд байгаа шүү дээ. Тэрнээс сонгох гэж байгаа сонгогч нарыг сонгуульдаа оролцож байгааг та нар улс төр гэж хэлэх юм бол наадах чинь улс төр гэдэг зүйлээ мэдэхгүй байна л гэж хэлж байгаатай яг адилхан байна. Ер нь бол төрийн эрх барих бүх байгууллага нь бол ард түмний мэдлэлд байна. Энэ өөрөө ард түмэн сонгох хэрэгтэй. Тэгсмээ шууд сонгох хэрэгтэй. Залуучууд өөрсдөө энэ сонгуульд оролцох хэрэгтэй гэсэн юм асуудал байна. Тэгэхээр залуучууд өөрсдөө сонгуульд оролцохгүй байж, өөрсдөө энэ улс төрийн үйл ажиллагаанд оролцохгүй байж, өөрсдөө хөгжил төвшөлт ярихгүй байж, яг сонгуульд өгөх болохоор нэг хөдөлгөөн байгуулад ч юм уу. Ингэж явах нь өөрөө хэр зөв юм бэ гэсэн юм шүүмжил зүгээр байна. Яг наадах асуудал ч байдаг учраас бид нэр залуучуудаа өнөөдөр итгэжүүлж байгаа. Сонгуульдаа оролцъё, эрхээ итгэжүүлъя гэдэг. Тэгэхээр сүүлийн ингээд 3-4 жил бидний хийжсэн бүх кампанит ажлуудыг ингээд харах юм бол ерөөсөө оролцъё, нэгдэе, тэгээд бүтээ, одоо бол чөлөөлье гэдэг ийм л уриануудтай явж байгаа шүү дээ. Тэгэхээр залуу хүн болгон хэрв чи өөрөө сонгуульдаа орж, чи өөрөө яг адилхан баян хүндч байдаг нэг эрх, ядуу хүндч байдаг нэг эрх, залуу хүндч байдаг нэг эрх, дээр нь залхуу хүндч байдаг нэг эрх. Ингээд энэ бүх нэг эрхээ бид нар нэгдэж итгэжүүлж чадах юм бол энэ бол бидний өөрсдийн сонголт болох гээд байна. Хэрв чи энэ сонголтоо өөрөө л хийхгүй бол хүний сонголтоор чи хязгаарч сайхан амьдрна гэж байхгүй гэдгийг л бид нар ойлгуулах гэдэг. Тийм учраас бид нар бас нэгдсэн үндэсний байгууллагын арчлалын одоо сантай хамтраад бид нар эрхээ итгэжүүлэх гэдэг төслийг одоо дөнгөж саяхан эхлээд явж байна. Тэгэхээр залуу хүн болгоныг сонгуульдаа оролцож чадахгүй юм бол тэгээд чацх царайлаад шүүмжлэхээс өөр ажлууд гэвтчихэл гэж хэлж байгаа тийм. Мөнхбат гэдэг хүн залуучуудын байгууллагын нэр бариад яваад байна гэсэн юм шүүмжлэж байгаа шүү дээ. Энэ бол Монголын 1000 залуучуудын байгууллагын нэрийг бариад өөрийнхөө одоо нэр төрийг хөөгөөд яваад байна гэсэн ийм шүүмжил зүгээр бас бий. Та энэ зүгээр ямар хариулт өгөх вэ? Би бол өөрийгөө одоо намайг сонгосон тэр төлөөллүүдийн л төлөөлөл. Тэрнээс шууд би хэн хамаагүй зах замбраагүй асуудалд оролцдоггүй, шүүмжлэхээс өөр юм хийдэггүй, тэ.
тийм хүмүүсийн төлөөлөл бол би биш. Би бол хамгийн идэвхтэй, хамгийн зүтгэлтэй, хамгийн тууштай юу хийх үү гэдгээ мэдчихсэн тийм залуучуудын төлөөлөл бол би мөн. Тэр нь цөөхөн байж болно да. Гэхдээ бид нар бол Монголын ирээдүй. Тэрэнд бол баталгаатай итгэж болно. Ер нь бол залуучдын өмнө тулгамдсан 45 асуудлаас гадна залуучдын боловсролын асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй. Тэр дундаа сонгуулийн боловсролын асуудал. Өөрөө сонгох хэрэг нь байж байна. Тэгэхээр ер нь бол үе үеийн сонгуулийг харж хахад залуучдын оролцоо маш бага. Сонгуулийн насны залуучууд сонгуультай оролцдог гэсэн шүүмжлэл байгаад байна. Тэгэхээр энэ чиглэлд ямар анхаарал хандуулах вэ? Ер нь бол сонгуул болгоноор сонголтгүй сонголтыг одоо энэ ужигэрсэн намууд тулгаад байгаа. Тэгээ тэрийг их зөв зүйл гэж тарих угаалт хийдэг. Тэгэхээр залуучууд сонгуульд яагаад оролцдог вэ гэхээр нэгдүгээр тэдрийг ойлгодог, тэдний дундаас өөрөөр хэлбэл одоо шилээврүүд нь хэзээ нэр дэвшиж чаддаггүй. Өөрөөр хэлбэл намууд тэднэрт хязгаарч одоо нэр дэвших боломжийг өгдөггүй. Нөгөө нэг өнцг нь болохоор тэртээ дэргүй нөгөө хуучин хоёр дарга, нөгөө л хуучин их хурлын гишүүн, нөгөө л амлалтаас амлалтын хооронд амлалтанд солигдоод байдгаас хэрэгцсэн юм байдаггүй. Тэгээд дахиад ирэхдээ дахиад нэг үлгэртээ хүрээд ирдэг хуучин улсын хурлын гишүүн ялгаагүй байж хахад алийг сонгох дуур хүрдэггүй. Тийм учраас залуучууд сонгуульд оролцдог. Магадсан хүчтэй байна л да. Би юу хэлж байгаа нэхээр нам бүхний дор залуучтай холбоо байна. Тэгэхээр энэ залуучууд нь өөрөө улс төрөөс хүндирж одоо чадахгүй, улс төртөөгөө буцаад зуралдаг ч юм уу. Ийм нөхцөл байдал бол байгаа ч гэдэг. Олон жилийн өмнө байсан. Энэ бүх зүйл бол өнөөдөр байхгүй болцсон. Яг тэгэхээр тэр өөрсдөөс нь чи улсын хурлд нэр дэвшгүй, чи ийм боловсролтой, ийм одоо сайхан Монгол залуу байна гэж ярьдаг нэг ч нам байхгүй. Ямар ч залуу нэг ороход өөдөөс нь чи мөнгөтэй юу л гэж асууж байгаа шүү дээ. Мөнгөтэй юу л гэж асууж байгаа. Тэгээ энэ асуулт бүх нам дээр адилхан байгаа. Тийм учраас бүх намуудыг одоо дэмждэг, бүх намууд дээр одоо итгэл сэтгэлээ өгсөн байсан залуучууд бол бүгд иргэчихсэн. Энэний баталгаа нь өнөөдөр Монголын залуучдын холбоо ийм хүчрхэг байгаад. Тийм учраас өөрөөр хэлбэл суман дээр, аймаг дээр, нийслэл дээр, улсын хурлд энэ удаа бол монголчууд яг л энэ шин зүйлийн төлөө байгаа. Энэ цэвэр бохирыг холдгоо хулгайч биш үү дээ, бид нар ялгаж нэгдэлт нь гаргах энэ сонгуулиар л бид нар монголчууд бүгд нэгдэж сонгуулаа өгнө л гэж харж байгаа. Төрд бол залуу хүнээр тус хэлбэх нь бол хамгийн тохиромжтой бөгөөд хамгийн шилдэг арга байх л та. Тэгэхээр нөгөө талдаа бол залуучуудын өнөөдөр боловсролын асуудал. Маш олон залуучууд боловсрож ийн, өөрийгөө хөгжүүлэхийг хүсэж ийн. Гэтэл тэдэнд мөнгө алга, санхүүжилт алга, дэмжлэг алга байна. Тэгэхээр энэ чиглэлд ер нь тэр хариуцлагын гэрээнд тусах уу? Хариуцлагын гэрээнд зөвхөн залуучуудын асуудал тусах юм шиг хүмүүс ахиан дурж байгаа. Тэгтэл бид нар чинь энэ ард түмэн дотор бол олонх мөн. Энэ хариуцлагын гэрээнд бол ерөөсөө Монголын эрх ашиг, Монголын язгуур эрх ашигт нийцсэн тийм л зүйлүүд бол тодорч гарнаа. Тэгэхээр бүх зүйл хариуцлах шатанда хариуцлагатай болоод бүх зүйл инхцэгцээ болоод дээрээ судлаа болох юм бол доороо гүйдлээ болох бүх юм бол тодорхой болох гэдэг юм аа. Залуучуудын асуудлыг харин яг асуудал болгоод өнөөдөр залуучуудын асуудал гэд нэрлээд байгаа боловч тэр үл өнөөдөр төрийн өөрийнх нь асуудал байхгүй. Тэгэхээр залуучуудын асуудлыг төрийн асуудал болгоод буцаад төрийн асуудлыг залуучуудын өмнө яг хамтдаа хэрэгжүүлэх энэ л өөрөөр хэлбэл нэг мөнхийн эргэлддэг циклийг л өнөөдөр холгайч нар дунд нь таслаа хийчихсэн. Өөрөөр хэлбэл төрийг иргэнээс нь холдуулсан. Иргэний төрд итгэх итгэл, төрийн иргэнд итгэх итгэл энэ хоёр зүйл л өөрөөр хэлбэл холгайчдын энэ үйл ажиллагааны хор уршгаар бол бүгэн тасарсан байж байгаа ийм л зүйл. Тэгэхээр бидний хариуцлагын гэрээний хамгийн чухал оруулал зорилго бол энэ гинжингэлхийг л дасралтгүй эргүүлэх ийм л зүйлүүд байгаа. Тийм учраас энэ гинжингэлхээ эргээд гисэн үед бол гөгшин залуу гэлтгүү бүх хүнд өөрөөр хэлбэл төр хөвөлөө хайрлж эхэлнэ. Төр өөрөөр хэлбэл хийх ёстой ажлаа хийж эхэлнэ. Жишээ нь төрийн бодлого гэдэг жишээ нь тустай юм байхгүй шүү дээ. Иргэнээсээ салсан бодлого гэж байхгүй. Төрийн бодлого бол ерөөсөө иргэний асуудлыг шийдэх бодлого байх хэрэгтэй. Тэгтэл өнөөдөр бид нэр төрийн бодлого нь өнөөдөр зөвхөн хулгайчдын ашиг сонирхлыг хаацайлсан, хулгайчдад ашигтай ийм л бодлого болж хувирсанд л өнөөдөр иргэд бүгд дургуцаад байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр иргэдийн асуудал төрийн асуудал болдог. Төрийн шийдсэн
бодлого үнэхээр тэр зарчмаар хийгдсэн л бол эргээд иргэн хүн болгон дагдаг, иргэн хүн болгон тэрийг хэрэгжүүлдэг. Ийм л болж хувирч байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл бидний энэ төр иргэний хоорондын харилцаа, энэний голд байж байгаа тэр нийгмийн харилцааны гол үнд зүйлүүдийг бид нэр буцаан авчрах, тийм ээ. Тэр үнд зүйлүүдээр өөрөөр хэлбэл бүх иргэн хүн өөрөө сэтгэл хангалуун байж чаддаг. Тийм л өөрөөр хэлбэл одоо төрийг бид нэр урлах гад бэлдээд байгаа. Тийм учраас өөрөөр хэлбэл энэ дээр залуучууд гүн бат итгэл үнэмшилтэй байгаа. Энэ дээрээ бид нэр эрттэй байгаа. Энэ дээрээ бид нэр ураа гаргана. Тийм учраас өөрөөр хэлбэл их хурлд бидний одоо нэг сая 200 мянган залуучуудын нэг 10 орсон юм шүү, 20 орсон юм шүү гэж тэр тоогоор нь хязгаарлах биш. Тэр хүмүүсийнхээ артлын одоо дутуугийн нөхөх дундуурын гүйцэх хүмүүс нь бид нэр өөрсдөө хамтдаа тэр их хуралд очиж байгаа шүү л гэж ингэж сэтгэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол түрүүний миний хэлдэг нөгөө бурхан шүтэн рүүгээ хардсан юм шиг их хурлын гишүүнийг хараад өчигдөрөнд нь хуушур идэд болоод байсан хүнийг ресторан руу чирж очиж эвдээл зүгээр прусунаад болоод байсан хүнийг тэр үнэтэй машинд авчиж ирэхэд тэгээд үнэтэй машиныхаа төлөөсийг өөр аргаар авдаг. Тэр л юмыг өдөр байлгаж болохгүй л гэж. Ер нь бол бид нэр өөрөөр хэлбэл төр итгэх итгэл гэдэг юм чинь бүрэн сэргэх юм байна. Энэ итгэл бүрэн сэргэх юм бол бид нэр төрөөрөө дамжиж бид нэр олон зүйлийг бид нэр хийх ийм боломж нь асуудлуудаа шийдэх ийм боломж нь бүрдэх юм байна л гэж ингэж хэлээ. Ер нь бол иргэний төрд итгэх итгэл бол байхгүй болсон. Яа байхгүй болсон гэж юу гэдэр хэлж байгааг бол гарсан хүн болгон л одоо төрийн өндөр албан тушаалд очисон хүн болгон л өөрсдийнхээ амжилтыг сайжруулахын тулд өөрийнхөө ахуйг сайжруулахын тулд ажиллаж байна. Бидний төлөө ажиллахгүй байна гэсэн энэ шүүмжлэл бол байгаа. Нэг талдаа энэ үнэн хэдэж дахиад шинэ хүмүүс ороод ирэх юм бол дахиад тэд бас цикл эхэлнэ. Тэгэхээр энэ нөхцөл энэ тойргоос бид нар яаж гарах хэвтэй? Хамгийн ойрын жишээ. Одоо бидний их итгэжсэн нөгөө иргэний хөдөлгөөнийх ингээд нөхдүүд биш үү? За дараа нь амлалт нэх ард түмний хөдөлгөөн гэдэг. Ер нь бол ард түмэн итгэжсэн тийм ээ. Гэтэл тэр хүмүүс их хуралд ороод ядчил нөгөө 7 сарын 1-нд нэг баахан залуучуудыг ялтай болгосон шүү дээ. Монголын төр 3-400-аараа. Тэгтэл одоо социализмаас хойш бол тийм түүх бол байхгүй. Тэгтэл ядчил тэр залуучуудыг ялгууд тооцох. Одоо чи нэг анкет аваад бүглэхэд яш итгэл хүлээж ирсэн хэсэг гэтэл хэрв тэр 7 сарын 1-ний өмнөөр азгуйтад ингээд баригдаад хоригдоод тэгээд ялтаар тооцогдсон бол өөрөлдөл ял идэлжсэн л гэж намтар дээр бичгээр болж байгаа байхгүй. Тэгэхээр ядчил тэр залуучуудыг одоо чөлөөлөх ажлыг энэ хүмүүс маань сэтгэл гаргаж хийсэнгүй. Тэгэхээр гихмишлэнгээр ингээд хүмүүс өөрсдөө улсын хурлын гишүүн болчихоор л хувирчаад ерөөсөө болохгүй байна. Тийм учраас өөрөлдөл залуучтай холбооны одоо удирдлагууд энэ удаа өөрсдөө их хурал твшгүй. Бид нар энэ ажлаа бүр үр дүнгээд гартална, тийм ээ. Энэ асуудал бидний их хуралд орсон ороогүйгээр энэ асуудлууд одоо хэрэгждэг, ажил болдог байх. Тэр хүртэл бид нар өөрөлдөл энэ эрх мэдэлтэй байх, өөрөлдөл төрийн жолоо хатах энэ ажлаас бид нар өөрсдөө хол байна гэдэг. Ингэж шийдсэн байна. Тэгэхээр хамгийн ойрхны жишээ, хамгийн их ард түмний итгэлийн одоо хамгийн сүүлийн одоо унтралт тийм ээ. Энэ бүх зүйлүүдийг ярих тал юм байна. Тэгтэл намууд бол бүр тамтаггүй шүү дээ. Намууд бол бүр тамтаггүй. Өөрөлдөл сонгуулийн хооронд амлаж исэн тэр амлалтууд нь нөгөө нэг сайхан ураа өгүүд нь нөгөө лоозонгууд нь хэрэгцсэн юм нэгч байхгүй байна. Тэгэхээр бид нэр өөрөө өөрсдөө л найтахаас биш одоо энэ хэдэн ужигэрсэн энэ мөнгөөр бүх асуудлын одоо барьцаа мөнгөөр энэ систем нь тэжээгддэг энэ бүх зүйлийг бид нар одоо л зогсоохгүй юм бол болохгүй байна л гэж. Ер нь бол зогсоохдоо ямар нэг тэдний явдаг аргаар биш. Өөрөлдөл одоо жишээ нь шинээр улсын хуралд дэвшиж байгаа шинэ хүмүүс за тэр тусмаа залуу хүмүүст бол өөрийгөө рекламдаад байх тийм мөнгө байхгүй. Тийм учраас телевизээр нэгц гарч ирч чадахгүй гэж магадгүй үзэгчтэй. Дээрэс нь энэ хулгайч нар шиг төрөөс хулгайлцсан тийм их хөрөнгө мөнгө юм байхгүй учраас тэднэр шиг ингээд гой сайхан ном сэтгүүл хийвлээд оруулчихгүй гэж магадгүй. Тэгтэл энэ хүмүүсээ сонгорол гэж ингэж бид нар уриалах гэдэг. Энэ хуйччул чинь бүгд хулгай хийсэн тодорхой байгаа. Энэ хулгай юунаас хулгай хийсэн гэхээр бидний одоо тэ хүртэж болохгүйсэн. Биднэрт
шударгаар эргэж болох байсан тэр бүх боломжуудыг л хулгайлсан хүмүүс шүү дээ. Та нар төсвөө сулгаалсан гэдэг нэг жоохон хөндөй юм шиг ярьж магадгүй. Өөрөө татвар төлж үзээгүй. Тэгтэл бид нар бол өдөр болгон нэмэгдсэн өртгийн албан татвар бусад татвараар төлөөд явдаг. Олонний олон 500 тэгэл тэр төсөв чинь бүрдэж идэг. Тэгтэл тэндээс сулгааж байгаа хүн бол бидний хармаас сулгааж байгаа. Тэгээд нөгөө талд нь энэ бидний төр ёсны хамгийн чухал зүйл болсон тэр шударга ёс гэдэг зүйлийг бас энэ хүмүүс маань хулгайлчих. Тэгэхээр энэ хүмүүс бол биднээс сулгааж байгаа хүмүүс гэдгийг л бид нэр ойлгох хэрэгтэй. Тэгэхээр дахиж хулгайч төрүүлэхгүй тул хамтаараа хариуцах хэрэгтэй. Хамтаараа хариуцсны баталгаа нь бол сонгуульдоо очиж оролцох. Ердөөл энэ. Тэгэхээр залуучдын байгууллагыг олон жил удирдах байгаа Мөнх Баатар гэдэг хүн өөрөө хулгайлсан уу? Хулгайлч уу гэдэг асуудал би тавих гэдэг юм л да. Залуучдын байгууллага ингээд аливаа нэгэн байгууллагууд хардл сэрдэлт байж л байгаа. Ихтэй залуучдын байгууллагууд төр онцлогтой байгууллага. Энэ бол мянган залуучдын төлөөлөл болсон тэр хөгжүүлээ боловсролыг өөрийгөө хөгжүүлээ гэдэг энэ хүсэл эрмэлзэл дотор явж байгаа шүү дээ. Одоо бид нар бол энэ хулгайчин Монголыг эхлээд харж гисаал зарлагтаа хүртэл хэлж байсан. Одоо миний телевизээр орж ирсэн ярилцлага бол байна. Хэрвээ мөнхтийг хулгайч гэж байгаа бол та нар хулгайч гэдээ харж гисаалтанд нь оруулаа. Өөрөлд энэ үл ерөөсөө цааргалаад их юм байхгүй. Монголын залуучтай холбоо буруу зүйл хийж байвал энийг бурууг гарн нэрлээд бас тэр хар үйл явдал дотор нь оруулаа. Энэ үгдийг бол бид нар шударга хэлж байгаа. Тэгэхээр эцсийн зорилго бол миний хулгайч биштэй биш. Нийт хулгайчдыг л өөрөөр төрд оруулахгүй байх нь л бидний зорилго байхгүй. Тэгэхээр мөнхөд хулгайч боон гэх юм бол мөнхтийг төрд оруулахгүй л байвал бидний хөдөлгөөний зорилго хангаж байна л гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тэрнээс шил одоо үедээ өөрөө хулгайч байж бусдыг хулгайч гэд гашгараад тэгээд өөрөө төр рүү орох гээд байгаа юм байна гэд ингээ хардах юм бол би бол төрд орохгүй улсын хурлын дэвшгүй гэдгээ өөрөө зарлчаад энэ ажлаа хийж байгаа юм л хүн. Тэгээд үзэгчд маань тунгаан үз тийм ээ. За баярлалаа. Тэгэхээр бас миний урилгыг хүлээж авч манай үзэгчд бас харж ихсаалт хулгайчгүй Монголын энэ одоо хөдөлгөөний асуудлаар бас дэлгэрэнгүй мэдээлэл өгж өөрийнхөө байр суурийг бас манай стэдэр гэсэн танд баярлалаа. Тэг гол нь үзэгчтэй ингээд мэдээлэл хуваалцах тийм ээ. Энэ боломжийг одоо нуруунд дээр өөрч байгаа СБН-ийн хамт олонд баярлалаа. Тэгээд биднээс мөнгө нэхээгүүд бас дахин баярлалаа. Тийм. За баярлалаа. Үзэгчдээ өнөөдрийн манай цаг үеийн ярилцлагын оргил цагийн зочноор Монголын залуучдын холбооны ерөнхийлөгч Мөнх Баатар оролцлоо.